бид бол шинэ нэрэн олон улсын сургуулийн 8 ангийн инх нар бэрх сангай төвдөн жам байна. Тэгээд бид болохоор энэхүү судалгаагаараа өндөгний хальсны үр ашигийг судалж байгаа. За энэхүү судалгааны хураангуй мэдээлэл нь болохоор олон улсын өндөгний комиссийн 2022 онд гаргасан судалгаанд сүүлийн 20 жилд жилийн хэрэглээнд 51 саяас 87 сая тонн болон 71% эрс нэмэгдсэн байна. Харин Монгол улсын хувьд бол жилийн хэрэглээ нь 1 саяас 430 сая хүртэл нэмэгдсэн байна. Харин энэхүү их хэрэглээнээс болж хог өндөгний хальс нь хогийн цэг дээр маш их хэмжээний хог болж очиж байгаа. Харин бидний энэ судалгаагаар болохоор энэхүү хогийг хэрхэн зөв зохистой байгаль дэлгээр ашиглаж болохыг судалж байгаа. Өндөгний хальсны 95% нь кальцийн карбонат агуулдаг бол үлдсэн хувь нь фосфор, магний, калий зэргийг агуулдаг. Өндөгний төрөл зүйл хэмжээ болон дахианы өндөглөх үедээ хооллосон шинэ тэжээлээс хамааран өндөгний хальсан дах кальцийн карбонатын хэмжээ харьцангуй ялгаатай байдаг. Кальцийн карбонат нь уусдаггүй давас ба төрөл бүрийн чулуу, хясаа, шхон чулуу, сувдаас олддог. Мөн кальцийн карбонат доторх кальц нь амьд биеийн ясны эрүүл мэнд, зүрх судасны эргэтэн тогтолцоо, цаашлаад булчингийн хөдөлгөөн, мэдрэлийн тогтолцоод чухал үр гүйцэтгэв. Харин ургамлын эсийн ханыг бат бөх байлгаж эрүүл үндэстэй байхад тусалгаа. Иймээс хүмүүс хэвчлэн кальцийн карбонатыг бордоо болгон ашигладаг. За бид нар туршилтаа ихт болохоор нийт 3 төрлийн өндөгнөөс кальцийн карбонатын хэмжээг нь гаргаж авахын тулд ажилласан. Тэр нь болохоор бүдэнгийн өндөг, бор өндөг, цагаан өндөг. За бид нар болохоор өндөг тус бүрээс хойш ирхийг аваад хальсыг нь нэрмэл усаар маш сайн цэвэрлж угаагаад хатаасныхаа дараа маш жижигхэн нунтаг болгож бутлаад буталсан бүрээсээ 3 ширхэг тюбэнд болохоор 1 грамыг хийгээд дараа нь 30 см куб 1 моль дециметр кубын хэмжээтэй давсны хүчлээс тус бүрт хийсэн. Тэгээд 2-3 өдөр сайтар уусгаад тэгээд үүн дээрээ 3 тусал фенолфталин индикатороос хийсэн. Тэгээд үүнийгээ титрлэхэд бэлэн болгож байгаа. Титрэлтэд бэлэн болгосныхаа дараа натрийн гидроксидоос туслаар оруулаад тэгээд ягаан өнгө өгтөл нь явуулна. Дараа нь хэрэг хэмжээний ашиглагдсныг нь тооцож гаргаж ирээд хэдэн хувийн кальцийн гидроксид кальц агуулгадж байгааг нь кальцийн карбонат агуулгадж байгааг нь тооцоолно. Бидний хувьд болохоор 2-3 тэр туршилтыг өмнө хийж исэн. Харин зарим нь болохоор анх удаага энэ туршилтаа хийж үзэж байгаа. Тийм 2-3 тоног зарцуулсан болохоор өөр зүйлийн өндөгнүүд кальцийн карбонатын агуулмж яаж ялгаа гарч байгааг мэдхийг хүссэн. Тэгээд нэмэх нь хэрвээ кальцийн карбонатыг ургамалд бордоо болгох дээр ашиглах юм бол аль өндөгний хальс илүү тохиромжтой байхыг бас мэдхийг хүссэн. Титрэлтэд явуулаад илүүдл хүчил хэрэг байснаас тэр кальцийн карбонат уралд орсон хэмжээг олоход цагаан өндөгөнд 1 грамм өндөгний хальснаас 95%, бор өндөгөнд 86%, бүдэн шууны өндөгөнд 99.75% кальцийн карбонат агуулгаджсэн. Ингэснээр болохоор бүдэн шууны өндөг нь болохоор илүү их кальцийн карбонат агуулгадж байна. Бор өндөгөнд бол хамгийн бага кальцийн карбонат агуулгадж байна. Энэхүү үр дүнгээс харахад бид цагаан, бор, бүдэнгийн өндгөн дээрээ 3 удаа туршиж үзсэн. Энэхүү 3 удаа туршиж үзэхэд гарсан дүгнэлт нь болохоор цагаан, бор, бүдэнгийн өндг нь ер нь маш их хэмжээний бол дундаж хэмжээний кальцийг агуулж байна. Тэгэхээр тэр кальцийг бид
Тэр кальц нь болохоор хүн, амьтан, ургамал гэх мэт амьд биетэд маш их зүйлд нь тусалж эргээр нөлөөлдөг. Тэгэхээр бид энэ үр дүнгээс харахад тэр кальцийг байгальд ургамал ургуулхад хүний үе мөчийг ингээд дэмжлэг үзүүлэхэд тэгээд тиймэрхүү зүйл ашиглаж болно. Тэгэхээр бид тэр өндөгний хэрэглэнээс болж тэр хаягдсан өндөгний хасыг дахин боловсруулж сайн байгальд ээлтэй зүйлсэд ашиглаж болж байна. Бид бүхний энэ судалгааны ажилд хувь нэмэр оруулсан хүн бол манай ангийн болон хими багш Сарант Тоя мөн биднийг өдөрдөж зааж тусалсан 12 дугаар шинэ нэрийн сургуулийн 12 дугаар ангийн сурагч Сувд юм аа. Энэхүү судалгааг бид 2-оос 3-7 хоног хийсэн. Учир нь яагаад гэвэл энэ туршилтыг маш олон давтаж хийх ёстой. Учир нь тэр өндөгний хасыг тэр төрлийн хүчлээ уусгахад 2-оос 3 хоног гэсэн. Тэгээд тэр уусах хугацаа нь яг өөр гарсан. Учир нь яг тэр өндөгний кальцны хэмжээ нь өөр байсан болохоор. Одоо жишээ нь ургамлын бордоо кальцийн карбонат агуулдаг. Харин өндөгний хас нь тэр кальцийн карбонат нь маш их хэмжээгээр байгаа болохоор бид тэрийг нутаглан сквал боловсруулж ургамлыг ургахад бордоо болгон ашиглаж болно. Мөн тэр өндөгний хасаар бид дахин боловсруулж сквал янз бүрийн нэг эмшиг зүйл хийж хүний үе мөчөд сайн эргээр нөлөөлөх зүйлс хийж болно. Бид өндөг маш их идэж тэгэд хэрэгэлдэг. Харин тэр хэрэглээд хайсан өндөгний хасаа бүү хаяарай. Тэрийг дахин боловсруулж нэг эрэг зүйлс ашиглаарай.